сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. За сайн байцгаана эрхэм мөндөд сонсогчдоо үзэгчдээ. За орчлын ертөнцийн дээрх сонин содон мэдээллүүдээс та бүхэндээ хүргэдэг Пөх нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд студид хөтлөгчөөр Аги, Туул, Оюка гэсэн бүрэн бүрэлдэхүүнүүдээр суусан байна. За өдрийн мэнд манай шинэ оны мэнд те. Оны эхний Пох. Оны эхний дугаар. Тэ эхний дугаар та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээд сонсож байгаа сонсогчид маань яг одоо ярих байгаа зүйлүүдийг дүрстэйгэр нь та үзхийг хүсэх юм бол за Хөг Тэнгэр радио YouTube хуудас болон Хөг Тэнгэр радио манай сошиал пэйжийг бас дагаарай. Тэгэх юм бол дүрстэйгэр үзэх боломжтой. За сонин содон мэдээлэл 2025 онд их гарсан. Тэгсэн. Боллоо. Үйл явдлууд ч их боллоо. За тэгвэл 2026 он эхэлсэн бас шинэхэн онд маш олон үйл явдлууд үргэлжлэх байх гэж бодож байна. Гэхдээ бид нэр 26 оны ихэнх үе дээр орж ирж байгаа учраас мэдээж 2025 онд бас яригдж, сонсогдож, дуулагдаагүй зарим нэг мэдээллээс хүргэх баг. Шууд 26 он одоо шууд мэдээлэл эхлэегүй л хэлэхгүй. Очирцгүй амар их. 26 он гараад дэлхийн нийтийг шуугуулсан одоо маш том зүйл бол мэдээж нөгөө Венесуэлийн Мадурог баримтжилдаг. За энэ бол дэлхийн нийтийг шуугуулсан оны эхний маш том үйл явдал боллоо. За бид нар болохоор нөгөө тийм одоо гэмт хэрэг те олон улсын улс төрийн за тэгээ хэд шашны гэдэг иймэрхүү мэдээллийг бас Похороо бол алгасаад аль болох гой сонирхолтой хөгжилтэй шин техник технологи гэдэг зүйлийг бол оруулж байгаа. Миний хувьд ч гэсэн 2025 оны 100 сарын баярын одоо өдрүүдээр гарсан тэр хавцаа 24 юм уу 26 юм уу гарсан үйл явдал бол байгаа. За. Тэгэхээр 25 онтой холбоотой л бас шинэ жилээр. Тий. Тэгэхээр бас яг гараад бас нэг сарч болоогүй л байгаа. Ийм гэмт хэрэг байгаа юм. Тэгэхээр маш сонирхолтой. Яг нэг юм кинон дэр гардаг шиг үйл явдал бол болчихжээ. За. Ямар сони юм бэ? За сонирхолтой биш үү? Миний хувьд болохоор техник технологитой холбоотой. За. Тэгээ техник технологи асар хурдтай хөгжиж байна. Тэр дундаа дид бүтцтэй холбоотой бас нэгэн мэдээллийг авчирлаа. Тэгээ яг оны төгсгөл хэсэгт нэг маш том бүтээн байгуулалт болсон. За энэ бүтээн байгуулалтыг бас мэдээлнэ. За Оюкагийн хувьд. За миний хувьд бол би чинь нөгөө мэдээллүүдээ ерөнхийдөө нөгөө TikTok-оос авчирдаг. TikTok гэдэг сонирхолтой юмнууд их гардаг байхгүй. Манай тэгээд TikTok дээр яг гарч исэн нэг сонирхолтой нэг арслангийн талаар. Энд гэхдээ яг нөгөө 25 болоод 24 тий наадлын одоо ойрын жилүүдтэй холбогдохгүй яг хөө жоохон мэдэх ч гэсэн бас ерөнхийдөө яг нэг амьтдын тухай буюу одоо тэр дундаа арслангийн тухай нэг сонирхолтой гоё баримтат киноны хэсгээс та бүхэндээ ярьж өгөх болно. За амьтны ертөнцөөр аялах нь. Тий. За гинт хэргийн ертөнцөөр, амьтны ертөнцөөр тэгээ техник технологитой бүтээн байгуулалтын ертөнцөөр аялцгаая. За яг ингээ гурван өөр төрлийн мэдээлэл учраас бас сонирхолтой байх болов те гурвууланд нь ч гэсэн. За надаас эхэлчихөө те. За энэ Германд болсон үйл явдал юм байлээ. За Германд хадгаламжийн одоо банк юм байлээ л дээ. Хүмүүс одоо үн тэтлэлүүдэд хадгалуулдаг. Одоо хадгаламжийн банкыг буюу нийт одоогоор бол 30 сая еврогийн хулгайг бол хийцсэн байна л да. Тэгэхээр манайхаар чи одоо бараг ингээд эн чин 100 гаруй тэрбум төгрөгийн хулгай болчихж байгаа байхгүй те 30 сая евро гэдэг чинь. За үүнийг бол бүлэг этгээдүүд үйлцсэн гэж байгаа. Тэгээд одоо уран сайхны кинон дээр гардаг шиг тийм ээ. Уран сайхны кино бол мэдээж тодорхой зохиолын дагуу тавилттайгаар жоохон фантастикаар л хийж байгаа шүү. За ийм кино бодит амьдрал дээр биелэлээ олцсон. Ийм одоо үйл явдал Германд болсон юм байна. Энэ болохоор 100 сарын үеэр байгаа юм. За тэгээ энэ хэргийг цагдаагийн ажилтан Ocean's 11 гэдэг кинон дэр гардаг шиг гэж байгаа. Нөгөө Ocean-ы 11 гэдэг кино. За яг энэ дэр гардаг шиг ийм маш мэрэгжлийн төвшний дээрэн болсон гэж одоо хэвлэлүүд шуугж байгаа юм байна Германы. За энэ газар хаана байдгийг бэ гэхээр Германы Gelsenkirchen гэж хот байдаг юм байна. За энэ хотын Sparkasse гэдэг хадгаламжийн банк руу нэвтэрсэн байна. За тэгээ 3000 гаруй сейфийг нээсэн гэж.
Энэ нөхдүүд 3,000 гаруй сейф. Тэгэхээр энэ сейфэнд юу вэ гэхээр нөгөө нэг одоо харилцагч иргэдийнх нь үн тэдлэлүүд, маш үнэтэй эдлүүд, алт тий. Тэгээ одоо алмаз юу гэдгийг тэр бүх зүйлүүдийг нь сейфэнд хадгалдаг юм байна. Тэгээ энэ 3,000 гаруй сейф буюу тухайн банкны 95 гаруй хувийг нь тонцсон гэж байгаа. Гэхдээ нээсэн гэж байгаа сейфнийх нь. Тэгэхээр бараг 100% шахуул бүх сейфийг нь нээсэн. За ийм амар юм болжээ. Тэгэд одоогор бол энэ банк руу нэвтэрсэн бүх этгээдүүдийг энэ бүгдийг нь бол бариаг байгаа юм байна. За тэгээ энэ хэрэг тэр даруй зул сарын баярын өдрүүдээр хүмүүс амарч яхад энэ хэрэг үйлдэгдсэн. Одоо нэг зул сарын хамгийн дарк бэлэг болчихж байгаа байхгүй. Тэгсэн энэ хэрэг гараал шуугдсан юм байна л. Тэгсэн нөгөө зурагтаараа энэ хэргийг үзсэн нөгөө хүмүүс ялангуяа энэ банкнд өөрийнхөө хадгалуулсан хүмүүс банкны гадаа олноороо цугларсан юм байна. За мэдээж тэгээд ямар сейф хичнээн зүйлийг ингэж тонсон болон тодорхой мэдээллийг одоо өгөөч гэж шаардсан. За тэгээд мэдээж нөгөө нэг гэмт хэрэг одоо мөрдөн байцаалт дуусаагүй учраас иргэдэд тодорхой мэдээллийг бол өгөөгүй. Ерөнхий томтой мэдээллийг өгсөн. Тэр нь юу байсан гэхээр 95%-ийнх нь сейфийг бол нээсэн. Буюу бараг одоо 96 долооч гэдэг. Тэгэхээр бараг 100% сейфийг бол нээсэн. Тэгээд 3,000 гаруй сейф гэж. Тэгэхээр энэ маань өөрөө нэг 4,000 гаруй сейфтэй юм уу те эсвэл тэр хавцаа. Тэгэхээр 95%-ийг нь сейфийн нээгээд доторхойг нь чадлаараа тонсон. За ийм одоо солиотой гэмээр хэрэг бол гарсан юм байна л да. Тэгээд эд зүйл мөнгөө алдсан одоо маш олон хүмүүс Герман даяар энэ банктай үйлчлүүлдэг харилцагч нар нь бол одоо нэгэсэндээ бөөн юм болж байгаа юм байна. Тэгээд энэ хэргийн хохирогчулсан эсгээ мэдэх гэсэн үйлчлүүлэгч нар бол одоо хүртэл ингээл заргалдаал яваад байгаа юм байна л. Тодорхой мэдээллийг нас одоогоор нөгөө бүрэн гүйцэд өгөөгүй. Тэгэхээр би хохирцсон уу те? Би хохирсон юм уу гэдгээ л одоо нэхэд ин гэсэн үг. Гэхдээ маш олон буюу энэ банкны нэлээд 70-80% ч юм уу те одоо харилцагч нар нь дийлийнх нь хохирцсон байх магадлал өндөр гэж. Ягаад тэгэхээр 95%-ийг нь сейфийг нээсэн учраас. За үүнийг BBC агентлаг бол онцолсон юм байна. Тэгээд энэ жилийн Германд болсон. Тэгээд зул сарын нөгөө нэг баярын өдрүүдээр чинь мэдээж дандаа л гэрэл гэгээтэй амар амгалан тайван сайхан л үйл явдал болж өрнөдөг бол дэлхийн түүхэнд үлдэх зул сарын хамгийн одоо ийм хар толб тийм ээ хар үйл явдал тий одоо хошингоор ярих юм бол ийм дарк бэлэг шахуул юм Германд болж өнгөрсөн юм байна. Харамсалтай тий үнэхээр. Энэ хөгжилтэй улс орнууд ч гэсэндээ хулгай нь бүр бас дагаа хөгждөг тий. Өвшний 11 гэдэг кинон дээр гардаг шиг л хулгай болсон гэж байгаа. Маш нарийн зохион байгуулалтаа маш гайхамшигтай. Тэгэхээр магадгүй өвшний 11 гэдэг киног одоо үзээгүй сонсогч үзэгчид нар маань байх юм бол за өвшний 11 гэдэг киног үзээрэй. Тэгэх юм бол одоо нэг Германд болсон нэг Sparkes гэдэг хадгаламжийн банкыг яаж дээрэмдсэн байдгийг тэр кинон дээр баг шахуу байгаа гинэ. За. Тэгээд энэ нөгөө хүмүүсийн анхаарал харилцсан үед хулгай юм уу, дээрэм юм уу, янз бүрийн хизээж тийм юм таагүй юм явдаг тийм. Болно гэж төсөөлөөгүй өдөр нь. Чон борооноор гэдэг шиг л байсан. Орекаста оноо тэлчтэй шүү. За Германы чоннор тэгээд одоо тэгээ 100 сарын баяраар тийм ээ. Цаснаар л гусаж тэ энэ банкыг. Отж байгаа л энд ингээд хэрвээ би одоо жишээ нь ингээд үйлчлүүлэх чинь байсан бол ерөөсө пал хийгээл явчих. Тийм. Тэгэл бүгд 100 сарын баярыг нь баяр биш. Яг энэ банкны хадгаламж эзэмшигч нарт л баггүй те 100 сарын баярыг нь ингээ баяр биш болгоо хийцэл юм байл л те. Энэ нөгөө дэлхийн том ийм газруудыг дээрэмддэг жишээ нь банк байна. Одоо энээс өмнө нөгөө Парисын музей шүү дээ. Луврын музейд нилээ хэдэн удаа одоо бас халдлага орчлоо шүү дээ. Тэгээ Луврын музейн удирдлага нь халагдлаа, хил амд орлоо, ажил хайсан шүү дээ. Юу яалаа, камер хянахгүй, ер нь дотоод үйл ажиллагаагаа хянсангүй, муу ажилласан ингээд. Гэтэл тэр өчнөө үнэтэй дэлхийн томоохон үзүүрийг тэр дотор нэвтэрч ороод тэгээ доторх юмыг аваад гараад тэгээ камерт хамгийн сүүлийн хулгай нь камерт өртөөгүй байх гэж байгаа. Тэгэхээр тэр бүхнийг тооцоолоод ингэж яхад бас амар хулгай хийж байгаа байхгүй. Маш нарийн тооцоолж байна те. Тэрнтэй төстэй бас энэ том банкыг ингэж тэгээ бүр 100% бараг шахуу нээсэн. Одоо бүх сейфнийх 95%-ийг нээсэн. Тэр маш их ийм цаг бас орсон байх гэж бодоод байгаа юм. Эхлээд энэ чинь судалгаа хийх байх л. Маш сайн нарийн судлаад тэгээд дараа нь төлөвлөгөө боловсруулад тэгээд дараа нь бэлтгэл ажилдаа ороод хэнийг хуваар хамгийн супер нэг сейф биш 3,000 гаруй сейфийг нээсэн гэхээр
зүгээр ингээд дотор нь зүгээр ажиллаа хийж байгаа юм шиг яваал нэгэдсэн байгаа байхгүй тий. Ямар ч айдсгүй мэдээж жоохон маш яаруул хөдөлсөн байх л та. Гэхдээ ингээд зүгээр 3000 гаруй сейфийг нээсэн гэхээр эдгээр нэрээ маш одоо баг ингээд хошноор ярих юм бол тий зүгээр тэр ажиллаа банкны ажилтнууд шиг явж исэн байгаа байхгүй юу. Харин тий. Тийм би. Тэгээ энэ хэр хурдан хугацаанд хийсэн бол гэдэг нь бас их сонирхолтой санагдчихэ. Тэр нэрээ хугацаа нь бол байгаагүй юм байлаа тий. Хэр хурдан хугацаанд хийсэн бол тэгээ энэ хүмүүс баригдвал ямар мэрэгжилтэй хүмүүс байх бол гэж надад их санагдчихэ. Бас тийм байх тий. Бас мэрэгчсэн л хүмүүс байгаа л та. Safenän. Тэгээ тэрийг бүр нарийн зохион байгуулалтаар орно гэдэг бол. Магадгүй Ocean 11-ийг үдцсэн гарууд байсан болоо. Inspirations awesome биш тий. За нэг ийм үйл явдал оны өмнө хөрхий Германд болжээ. За их сони юм аа. Их сони үйл явдал болжээ. Тэгээ таагүй хэрнээ сонирхол татаад байна. За дараагийнхаа дараагийн нэгт би юу? За. Миний мэдээ болохоор бүгд найрамдах хятад ард улс ер нь сүүлийн үед одоо энэ техник технологи ер нь бүхэл талаараа дэлхийг байлдан дагуулж чадчихэв. Ер нь Америкта энэ тэнцвэл үзээд нь штэ тий. За тэгвэл хятад улстай холбоотой ийм бас нэгэн мэдээг би хүргэх гэж байна. Хятад улс дэлхийн хамгийн урт хурдны замын хонглыг нээсэн байна. За тэгээ энэ хонглыг нээсэн гэдэг нь хонгил барьсан гэсэн үг. За энэ хятадын энэ том бүтээн байгуулалтуудын талаар би бол үе нэг мэдээлэлээд байгаамаа. За энэ удаад 2025 оны 12 сарын 26-ны өдөр буюу одоо энэ өнгөрсөн оны хамгийн сүүл хэсэг дээр хятад улс дэд бүтцийн ололт амжилтынхаа гайхалтай жагсаалтад дахин нэгэн чухал томоохон нээлтийг хийлээ. Алхмыг хийсэн байна. За дэлхийн хамгийн урт хурдны замын түнэл болох 2213 км урттай Тяншан Шинли гэдэг түнэлийг олон нийтэд нээж ингээд нээлттэй хийсэн байна. За хүмүүс Шинжааны хойд болоод өмнөд хэсгийн хооронд аюултай уулын замаар өмнө нь хэдэн цагийн дотор биш бүр нэлээ удаан ингээ явдаг байж л дээ. За тэгвэл одоо ердөө 20 минутын дотор энүүгээр зарчаад гараад ирнэ. Бүхэл бүтэн уулыг ингээд. За тэгээд Тяншан нуруу гэж шүү бүр. Тэгээд нуруу нь одоо Шинжааны төв хэсгээр 2500 км үргэлжилдэг. Хятадын мужийг хойд болоод өмнөд хэсэгт нь хуваад юм байна. За өмнө нь нэг талаасаа нөгөө тал руугаа гатлахтаа 4000 м хүртэл өндөрт мушгирсан замаар явдаг байсан юм байна. Хүмүүс нь тэгж зарчдаг байсан юм байна. Өвлийн улиралд аюулгүй байдлын үүднээс тэр замуудыг нь бас хаачдаг байсан гинэ. За тэгэхээр бүр ингээд тойрж явдаг байсан юм байна. Тэгээд өвлийн улиралд 42 градусын хүйтэн энэ яг энэ барьсан газар нь заяа. Цастай харагдаж байгаа биз? Тэгэхээр 42 градусын хүйтэн дээрээс нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй газар гэж байгаа наадах чинь. Тэгээд нарийн төвөгтэй хагаралтай бүс гэж байгаа. За яг ийм замаар энэ бүсэд 3000 м-ийн өндөрт аврах том хурдны түнэл барих нь маш амаргүй байсан гэж одоо хятадын инженерүүд хэлж байна. За тэгээд 5 жилийн дотор энэ зүйлээ хийсэн гинэ. Түнэлийг барьсан гинэ 5 жилийн хугацаанд. За төслийг хэрэгжүүлсэн China Communication Construction гэдэг одоо энэ компани инженер Мяо Бао Дун гэж одоо инженер China Daily гэж одоо хятадын томоохон энэ сонинд ярилцлага өгсөн байна. За энэ төсөл хэд урт хонглын судалгаа, зураг төсөл, хэд хэдэн дэвшилтэт технологи, инновацийн ололт амжилт, барилгын инновацийн техник, ухаалаг шийдлүүдийг шаардсан гэж одоо тэрээр хэлсэн байна. За мэдээжээ хэрэг Тяншан Шинли хонглыг бодит олгоход оруулсан 5 тэрбум доллар биднэрт маш их чухал байсан. Тэгээ энэ 5 тэрбум доллараар болсон юм шиг байна да. За 2213 км урттай Тяншан Шинли хонгил хойд болон өмнөд Шинжааныг холбосон өрөмч ийли хурдны замын онцлог хэсэг. За сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд хятад улс энэ салбарт хэр хөгжсөнийг дахин харуулсан томоохон ийм одоо бүтээн байгуулалт боллоо гэж мэдээлж байна. Вау. Бас гайхалтай. За тэгээд хятад улс маань би энэний өмнө бас нэг яг би санаж байна. Түрүү жилийн яг өдийт штэ. Өдийт би нөгөө 3 сард санагд 2 сар 3 сарын хавцаа шүү. Өдийт биш юм байна. 1-2 сарын дараа. За тэгээд яг л өдийт өвүүлээс юм дөө. Хятад улс нэг уулан дээр хамгийн том зэрэгцээ 3 нөгөө урсдаг шат байгууллаа гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд бид нар нөгөө нэг томоохон худалдааны төв дотор л урсдаг шат харж исэн болохоос биш уулан дээр тавьчих нь гээд хатнаа гуруулаа байсан юм байна. Тэгээд энэ өвөл нөгөө
гурлаа нэг санаан зовцсон шүү дээ. Өвөл одоо арчилгаа тордлогоо яадаг юм болоо гэдэг. Тэр нөгөө 3-4 сарын үед юм байна. Хэдүүлээ дүрстэй болоод поохыг нэвтрүүлгээ санаачлаад ихний хитэн дугаар хийжсэн гэхээр тэр хавцаа байна. Яг тэр үед. Тэгэхээр ёстой л нөгөө хүний олноо ашиглаж байгаа л орондоо тий. Энэ хүн хүчийг тэгээд ямар ч бүтээн байгуулалт, ямар ч одоо ийм гайхалтай мега төслүүд хамгийн нөгөө нэг үр өгөөж нь юу гэдэг юм бэ гэхээр үнэшгүй маш том нөгөө иргэдтэй өгж байгаа бэлэг нь цаг хугацаа тий. Одоо тэгэл 20 минутын дотор л болгоцсон гээл тэгж जैन тий. Тэгээд тэр уул руу урсдаг шат гэдэг чинь тийшээ хичнээн минут алхаж гарах уу. Тэгэхэд тэрийг цагийг нэмж जैन. Тэгээд энэ томоохон одоо хонглууд гэдэг чинь тойруу замыг нь шулуун болгоч जैन тий. Тэгэхээр энэ бүх зүйл маань хүний амьдралд эргээд ямар ч мөнгө төгрөгөөр худалдаж авч чадахгүй юм бол цаг хугацаа. Цаг хугацааг нь л хэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэгээд үүнийгээ дагаад мэдээж нөгөө эдийн засгийн өрөөгөөж гэдэг юм маш олон зүйл. Тэгээ би энэ дээр гайхаж хятадууд яа тийм ингээд маш ийм үйлдвэрлэж юм заа юу. Ийм том бүтээн байгуулалтыг бүгд хийгээд байгаа юм болоо гэл ингээд гайхаал боддتي. Тэгэхээр ингээд бодоод байхаар бас хятадууд өөрсдөө гадаадын янз янзын нөгөө хүчтэй том компаниудын үйлдвэрүүдийг их орондоо байршуулдаг штеп. Тэндээс бас маш их зүйл тэд нэр сурдаг байх гэж би боддتي. Тэгэл одоо жишээ нь North Face-ийн гоё том Adidas-ийн том гоё гуталч гэдэг юм уу те. Эднэр чинь тэгэл Африкт ч юм уу, Хятадд ч юм уу заавал үйлдвэр. Одоо та нар ингээл хаанаас ч юм Америкаас нэг бараа ирлээ гэл задлал үзэхээр made in China гэдэг үстэй. Тэгээд тэгсээр Америкаас ирсэн байдаг, Японоос ирсэн байдаг ч юм уу юм байдаг. Тэгээ ер нь Хятад улс эндээс их юм олж сурдаг байх гэж би нэгдүгээр бодоод идэгий. Тэр know how гэдэг юмыг нь л олдог баг тий. Олдог, нутагшуулахыг боддог тий. Тэгэхээр нөгөө өөрсдөө үйлдвэрлээд суралцах, сурж мэдэх хүсэл, амбиц асар өндөр орно л доо тий. Тэгэхээр л энэ орноос бол тэгээ бид нар бас нэгдлийн маш азтай юм шиг тийм хүчрхэг гүрний бас хажууд нь сурах юм их байна тий. Яг бидний нөгөө хуучны Орос, Хятад ах нарын ойлголтууд, хандлагууд бол өөрсд. Гэтэ одоо цаг хугацаа бол энэ чинь 21-р зуун гарцсан эргээд 2 хөрштэй хандах хандлага нь бас ингээд энэ тэнцүү ирж ин зарим нь өөр бодолтой болж байна те бид нар нөгөө Хятад гэдэг энэ том орноос сурах, суралцах, мэдэх, адаглаад, ажиглаад сууж юм маш их байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэхээр энэ поохтер бол мэдээж ингээ Хятад улстай холбоотой нэг жилээ тойроод үзэх юм бол маш олон зүйл орж ирдэг. Ягаад поохор орж ирээд байна гэхээр энэ улс зогсолтгүйгээр хөдөлмөрлөл, зогсолтгүйгээр сэтгээд түүнийгээ бүтээн бодоод байхгүй бүтээн босгоод яриад суухгүй бүтээн босгоод байна л да. Харин тийм. Яг поохот ороод байна л да. Тэгэл поохот ороод байна. Тэгэл яг харахгүй дэлхийн том улс гүрнүүдтэй бол эдийн засгийн дан энэ төр өрнүүлэх тийм чадварлаг улс болж чинь гэж бодохоор л саймаар байна. Харин за миний мэдээ юм байна. За дараагийн миний мэдээ. Амтны ертөнцөө. За би мэдээгээ эхлэхээс өмнө манай хоёр нөгөө Аратныхаа арслан хүүхдийн кино мэднэ. Тэн дээр Сорвт гээд арслан гардаг штэ. За эсрэг дүрнэ. Тэ эсрэг дүр. За миний ярих гэж байгаа энэ мэдээлэл болохоор бодит амьдрал дээрх Сорвтыг ярина. За манай Сорвт маань болохоор англиар болохоор Scarface гэдэг байгаа. За энэ Сорвт маань болохоор Кен улсын за Масай Марагийн дархан цаазд газарт бол амьдарч исэн ийм арслан байгаа даа. За ерөнхийдөө энэ түүний одоо яг энэ Сорвт буюу энэ нэг нүдэндээ ийм Сорвтай байгаа нь болохоор ийм ерөнхийдөө Сорвт гэдэг хочийг нь бол өгөхөд бол нэлээд ихээх нөлөөлсөн. За энэ Сорв нь болохоор зүгээр ч нэг Сорв биш. За олон ийм тулаан болон одоо амьд үлдэх тэмцлийн бол өөрийнх нь баталгаа ээж чадсан. За тэгээ судлаачдын үзэж байгаагаар болохоор энэ Сорв нь болохоор нөгөө голдуу ийм одоо 90 арслангуудтай хийсэн тэр тулаанаас нь үлдсэн Сорв гэж бол үзээд байгаа юм. За ер нь ер бусын төсвөр хатуужилтай ийм ухаалаг стратеги за айдсгүй ийм зан чанараараа одоо бусад арслангууд дундаас бол ялгарч чадсан энэ Scarface маань одоо зөвхөн хүч чадлаараа бус одоо ийм тархины ийм ухаалаг одоо нөгөө тархиа хүртэл амар ажилуулж одоо бусад арслангуудтай болоод бусад одоо том амьтдтай тулалдаж чаддаг ийм байсан. За тэгээд бага насандаа Scarface маань болохоор ийм жижигхэн боловч ийм хурдан ухаалаг арслан байж болж чадсан. За тэгээд ер нь эхний жилүүддээ ийм өөрийнхөө эрсдэл
багтсан бусад эр арслантай одоо тэмцээд за тэгээ биеэ ийм батжуулж нутгийнхаа хамгийн хүчтэй эр арслангуудтай хүртэл одоо тулалдаж арга суралцсан манай хүн гинэ. Манай арслан ч танаагүй юм уу? Манай хүн гэж авчи. за нэг уучлаарай. за уучлаарай. За тэгээ манай нөгөө сорвт маань болохоор нэгэн том тулаан болохоор өөрөөсөө юм илүү жинтэй эр арслангуудтай болоо нүүрэндээ сорвтой болсон гэд хэлсэн шүү дээ. За тэгээд нөгөө амьд гарч байгаа өөрийн байр сууриа бол баталгаажуулсан. За тэгээд хөгжиж том болоод өөрийнхөө эсвэл одоо 4 эр арслангийн багийг бол удирдах эхэлсэн. Манай арслан маань. Тэгээд багийнхаа амьдрал нутгийнхаа нөгөө хамгаалалт болоод нөгөө хоолт хижээл хайх зэрэг одоо энэ зохицуулахын багийн бусад арслангуудыг бол чадамжтайгаар удирддаг байсан. За тэгээд ерөнхийд нь одоо баримтат кино одоо энэ бол баримтат киноны хэсгээс байгаа юм л та. Баримтат кинонд болохоор за амьдралыг нь бол харуулад за түүний хүч чадал ухаан төсвөрийг нь бол түүхийг нь үзэгчдэд бол хүргэдэг. За тэгээд энэ хүү баримтат кинонд болохоор нөгөө амьдралынхаа бүхий л үеийг нутгийнхаа эзэн за тулаанч нөгөө амьдралынхаа нөгөө байр суурь тэ яаж олж авч энэ төр нөгөө бусад амьтадтай яаж тэмцэж гин гэдгийг нь бол энэ баримтат кино бол харуулдаг. Тэгээд зөвхөн хүч чадал тулаан зэргээс гадна нөгөө нэг айгүй юм стратегтэй юм өөрөө айгүй юм ухаантай ер нь одоо дундаж ер нь арслангуудын IQ-гаас бол манай энэ Scarface бол нэлээд өндөр байгаа шүү. Тэгэл тийм болохоор манай хүн гэж хэлгээд байна. За манай арслан бол нэг тийм байгаа. За тэгээд нэг ийм сонирхолтой баримтат киноны бас BBC-гийн баримтат кино шүү дээ. Энэ гайхалтай агентлаг те. Тийм гайхалтай. Ер нь төрөл бүрийн те олон талын маш их хайдаг юм шиг байгаа. Тийм энэ мэдээлэл. Би энийг бас урд нь яг нөгөө юугаар харж ирсэн юм байна. Харж ирсэн үү? Түүхэн яг ингэж сториг нь уншаагүй юм байна. Зүгээр ингээд яг ийм нөгөө бодит амьдрал дээр их сорвт гэсэн нэг ийм гарчигтай зүйлүүд яваад байсан л да. Одоо ингээл тэр бичлэг дээр харагдаж байгаа юм байна. Яг л сорвт байна. Яг л сорвт байгаа юм тий. Хөөхөдөө тэгтээ эн чинь сорвил юм байна шүү дээ. Түүнээс яг ингэж төрөөгүй. Явцын дунд л задлтоо. Хөгтөө хүртэл бүр амар те бүр хүндэтгэлтэйгээр бүр ингээл эр зоригтой ор өгч байгаа байхгүй. Тэгээд нэг мэдээлэл байсан. Хөгшрөөд одоо ямар нэг одоо мэдээж нэг арслангууд чинь хөгшөрчгөөрөө сул дорой болчдөг. Хүч чадал нь буурчдаг. Тэгсэн ч гэсэн маш одоо хүчтэй хөгшрөөд ингээд те эцсэн байсан ч гэсэн амар зоригтой бүр өөрөө бүр ингээд босоод бүр тэмцдэг бүр эцсийн мөчтөө хүртэл тэмцээр агаад өгсөн. Нөгөө сайн нөгөө юу сорив эр хүнийг чимдэгэ гэлээдэг шүү дээ тий. Тэр шиг тэгээд сайн энэ сорвтын маань энэ сорив нь болохоор өөрийг нь бас нэг энгийн нэг арслангаас илүү тодруулаад өгчлөө шүү дээ. Тэгээд BBC-гийн хараанд өртсөн байж. Зүгээр энгийн сориггүй арслан байсан бол энэ тухай баримтат кино гарахгүй. Тэгэхээр яг тэр үг санаанд орчин. Тэгээд арслан гэсэн манай Монгол улс чинь бас Facebook-оор зарим нь харсан бах нөгөө Amazon гэдэг нэртэй нэг амтын дэлгүүр байдаг юм байна. Тэр дэлгүүрийн эзэн залуу Монголд анх удаа арслан өсгөж байгаа юм байлээ. Наала гэдэг нэртэй. Одоо 4 сар хүрсэн гэд би тэрийг нөгөө дагдаг байхгүй. 4 сар хүрлээ гэд зургийг нь тавьсан байсан. Тэгээд ер нь ингээд бэлэн болохоор нь хүмүүст бүр үзүүлэх юм байлээ. Оо ямар хөөр. Анх удаага туршилтын шугамар гэж байгаа. Манад ингээд өсгөх боломжтой гэдгийг нь үзээ. Тэгээд гаднаас оруулж ирээд арслангийн зулцэг оруулж ирээд тэгээ өсгөөд одоо нэлээд том болцсон байлээ шүү. Том болцсон байна уу? Би бүр энэ жижигхэн багт нь л нэг харсан. Тэгээд би тэр залууд бас одоо энэ нөгөө бас эн чин төсөл штэ тийм арслан өсгөх гэдэг чинь зүгээр ажил биш баг одоо томоор ярих юм бол баг ингээд төсөл байгаа байхгүй. Тэгээд тэр залууг бол одоо энэ арслан өсгөх энэ одоо өөрийнх нь мөрөөдөл юм байл л дээ. Мөрөөдөл зорилго нь бас биелээсээ нөгөө арсланд нь ямар нэгэн муу юм битээ тохиолдосоо гэж бодоод байгаа. Тэгээд наала гэдэг нэртэй бас арслан одоо арслантай л одоо Монгол улс болж байна л доо. Тийм байж тээ. Тийм. Манай хүн. Манай хүн байгаа юм байна. Тэгээд чи одоо орон суудсан юм шиг байгаа юм л да амьдрээд. Ямар харин тий одоо харахад манай Монголын нөхцөл нөгөө хүүтэй учраас хэцүү байх л та. Тэгэхээр бүх зүйлийн л анхаарал ямар ч гэсэн одоогор бол том болцсон юм байлээ. Тэгээд арслангийн ярьсаа чинь тэр одоо Монголд өсөж байгаа Наалагийн арслан шүү санаанд орж. Хуучин нөгөө Монгол цирк байхад арслан байдаг байсан л санагдаад байгаа юм да.
Би хүүхэд байсан л та. Тэгтээ ингээ янз янзын том амтангууд гарч ирдэг. Тэр дунд нь би эсвэл Орсын цирк Монголд ирснийг андуураад байгаа ч юм уу бүү мэд ямар ч байсан арслан бар энтер гарч ирдэг. Циркэд бас байсан бах те. Циркэд байсан байж магадгүй. Тийм л юм. Тэр одоо тэгэл өөрөө хувьдаа яг амтны дэлгүүр ажиллаулдаг учраас тэжээж байгаа юм. Тэр нэгтээ надад айгүй сонир санагдсан. Тэгтээ бас нэг юм нь аюултай байна. Юу вэ гэхээр араатай амт. Тэгтээ тэгээд нэгдүгээрт араатай амт. Өөрт нь аюултай. Гэртээ юу эсвэл тусгай газар ямсан орон сууцал байсан л да дулаахан. Тэгээд тэр нэг орон сууцны яг парны дээдлийн цонхны давцсан дээр ингээ гараад суудсан. Тэгэхээр би тэрийг нэг мэдээж яг гэртээ өсгөөг бах. Гэхдээ орон сууцанд ингээд байж исэн. Тэр том амтан. Тэгээ нөгөө амтныг тэжээх гэж байгаа бол орчны, хоол хүнсийн бүхэл юмыг бэлдэх хэрэгтэй байх. Тэгээ нөгөө амтны өмнөөс бодохоор бас жоохон өрөвдөлтэй юм шиг санагдчих. Тэгээ хөөрхөн тэр том амтанд орон зай хэрэгтэй. Өсөрч харих угаасаа байглаасаа тэгээ төрсэн амтныг тэр жижиг орон зайд ингээд хавчаад байвал маш хэцүү байгаа л да. Надад яг тэр нэг аюулгүй байдал нь бүр томроод ирэхээр нь л яах бол гэж санагдчихсэн. Тэгэл одоо ямарсан тэгээд тэр залуу зөрөг гаргаал байжээс ямар нэгэн эрсдэл битгий гараасаа те ямар нэгэн одоо тийм золгүй байдал бас битгий гараасаа нэг арсландаа чуулан тойрон хүрээлж байгаа хүмүүст нь тэгээд яг гой номжууд маань байх юм бол нөгөө хүүхд багчууд маань амтны дэлгүүрт ороод сквол нөгөө зүү паркад ороод ч юм уу те бас нэг өөр амтанг ойроос нь харах боломж бас бүрдэж шít. Бид нар шинэ нөгөө тэхгүй бол Монголын хүүхэд бүр гадаад руу аялал тэ одоо ишээшээ халуун орон руу аялал том амтны хүрээлэн үзэх боломжгүй. Тэр бас тэр тал дээрээ бас гоё юм болов гэж бод. Хэрвээ би том болоод анааш авчирнаа. За тэгээд ингээд анаас арслангаар өндөрлөө. Тэгээд өнөөдрийн пох нэвтрүүлэгт хамтайсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн эфирт найруулагчаар дэгийн хөтлөгчөөр Оюка Туулагийн ажиллалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа. Баяр таа.